бүтээгдэхүүнд шинжилгээ ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн аврамлын гаралтай тосноос гадаргуу идэвхтэй бэлтгэл үйлдвэрлэх технологи нэртэй туршилт зөвшөөрлтийн төслийн талаар товч танилцуулъя. За уг төсөл нь бол шинжилгээ академийн хим технологийн хүрээлэнгийн органик химийн лабораторид бол хэрэгжсэн. За бид нар эх орны хөрсөнд тарьж ургуулсан рапси үрийн тосноос тосыг химийн боловсруулалтанд оруулах замаар гадаргуугийн идэвхтэй бэлтгэлийг гаргаж авсан байгаа. Уг бүтээгдэхүүн нь аршир ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг угаах, тослох, эмүүсжүүлэх үйлчилгээтэй гадаргуу идэвхтэй одоо шингэн сав юм. За уг бүтээгдэхүүнийг одоо ямар хүмүүс хэрэглэх вэ гэхээр ерөнхийдөө бол аршир ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг угаах анхан шатны үйлдвэрийн газрууд за мөн одоо ахуйн хэрэглээнд бас ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг бас угаахад бол уг бүтээгдэхүүнийг ашиглана. За бид нар 2022 онд бол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийн зааврыг 23 онд рапсын сульфтоос бүтээгдэхүүний стандартыг за 2024 онд бол оюуны өмчийн одоо шинэ бүтээлийн патентыг бол авсан байгаа. За уг төслийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ гэхээр манай хүрээлэнгийн Ахмад Эрдэмтэд 1990 онд бол амьтны гаралтай өөх тосыг ашиглаад гадаргуугийн идэвхтэй бэлтгэлийг гаргаж авч тухайн үеийн үйлдвэр комбинатуудад бол нийлүүлдэг байсан. Эрдэнэт Хивс компани, Улаанбаатар Хивс, Булгар хувьцаат компанид тухайн үед бол одоо цэгийн хэмжээнд үйлдвэрлэн 10 гаруй тонныг үйлдвэрлэн зах зээлд бол нийлүүлж байсан. За 2000 он гарснаар бол тарав агнуурыг бол хорсон улмаар бол түүхийн эдийн хомсдолд орж бид нар бол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй болсон байгаа. За ийм учраас одоо тарганы тосыг орлох шинэ одоо түүхийн эдээс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь бол зайлшгүй шаардлагатай байсан. За ийм учраас бид нар рапсын одоо өрийн тосыг сонгож аваад уг бүтээгдэхүүнийг бол гаргаж авсан байгаа. Манай рапсын сульфтоос бэлтгэл нь бол бэлтгэлийг бид нар лабораторийн нөхцөлд гаргаж аваад за бага хэмжээний цэгийн хэмжээнд бид нараас үйлдвэрлэх боломжтой байгаа. За энэ бүтээгдэхүүнийхаа шин чанарыг бид нар шүтээсийн судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран хийсэн. За ингээд бол ерөнхийдөө арширыг угаахад одоо бохирдлыг сайн арилгаж байсан, өслөг материалыг угаахад өслөгийн хэмжээг уян зөөлөн болгож байсан. За цахилгаанчих чадварыг бууруулж исэн. За мөн одоо арширыг бас тослох, уян налархаа болгож өгчээсэн ийм одоо давуу талуудтай бүтээгдэхүүн байгаамаа. За ерөнхийдөө бол манайх энэ төрлийн бүтээгдэхүүнийг бол 100% бол импортоор авч хэрэглэдэг. Манай улс жилд одоо нэг 50,000 гаруй тонн одоо аршир ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг боловсруулдаг. За боловсруулах үйлдвэрүүд бол нэг 350 гаруй одоо жижиг дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа. За эдгээр одоо үйлдвэрүүд ерөнхийдөө бол 100% импортоор авч хэрэглэдэг. Одоо жилийн хэрэгцээг тооцоолоод утсан статистик тоо баримтаар бол жилдээ нэг 400-аас 500 мянган тонн одоо шингэн угаагч байцыг оруулж ирж үйлдвэрлэлд одоо ашигладаг байгаа. Тэгэхээр бид нар энэ бүтээгдэхүүнийг одоо зах зээлд нийлүүлснээр дотоодын одоо зах зээлийн хэрэгцээг тодорхой хувиар хангах, за мөн гадагшаа гарч байгаа валютын урсгалыг багасгах, за мөн өөрийн орны түүхийн эд дээр тулгуурлан инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нь бол эдийн засаг болоо шинжилгээний ийм чухал ач холбогдолтой ийм бүтээгдэхүүн бас юм аа. За бид нар бол одоо энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд явж гин зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа. Тэгэхээр одоо үйлдвэр компаниуд аршир ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг угаадаг, анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэр одоо аж ахуйн нэгжүүдтэй бол хамтран ажиллахад бол бэлэн байна. Улсын хөгжилд шинжилгээ ухаанаас ихтэй.